одоо эрсдэлтэй гэж тодорхойлогдож байгаа бүс нутгууд буюу ойрхон торондын орнуудад 371 иргэн байна. За энэ 371 иргэний дотроос үндсэндээ за нэг хувьчлаад үзэх юм бол 60 орчим хувь нь бол байнга оршин суудаг. За үлдсэн хэсэг нь бол одоо аялал жуулчлалын журмаар юм уу төр оршин суух замаар дамжин өнгөрч исэн юм хүмүүс байна. Одоогийн байдлаар бол Монгол улсын иргэд ямар нэгэн байдлаар аюул эрсдэл төрсөн гэдэг юм уу, халдлага төрсөн, гэмтэж шархсан, хохирсон тийм зүйл бол байхгүй. За үүн дээр бол мэдээж нэн төрөнд гадаад харилцааны яамны зүгээс тухайн улс орнуудад байгаа иргэдтэйгээ хилийн чанд байгаа дипломатлуулагчийн газруудаараа ялангуяа одоо тухайн бүс нутагт байгаа тухайлбал Анкарад байгаа, Каирт байгаа, Кувейт байгаа, Абу Дабид байгаа элчин сайдын яамдаараа холбогдох юм ажлуудыг хийж байгаа. За мэдээж иргэдтэйгээ холбогдоод бүртгэлийн асуудлын шинжилээд, мэдээллүүдийн шинжилээд за 24 цагийн туршид тухайн элчин сайдын яамд болон гадаад харилцааны яамны консул газар дээр төвлөрөөд шуурхай утас ажиллуулж байгаа. Иргэдтэй шаардлагатай зөвлөмж мэдээллүүдийг өгж байгаа. За тэгээд одоогийн байдлаар дэлхийд даяар дата авах ажиллагааг зохион байгуулж байгаа улс гэж байхгүй. Бүгдээрээ л яг ижил зөвлөмжийг өгж байгаа. Тэр нь болохоор байгаа газраа аль болох аюулгүй гэж байгаа орчиндөө, аюулгүй орчин гэж үзэж байгаа орчиндөө одоо байрш